Чингис хаан үндэсний музейг үүсгэн байгуулсан цагаас эхлэн дэлхийд дахиндах Монголын эзэнт гүрний үед холбогдох дурсгалуудыг хуулбарлах, зөвшөөрөл авах, хувилж авах зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. 2021 онд Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхэд өргөмжт консул Япон улсын эзэн хааны ордонд хадгалагдаж буй Юан гүрний үеийн довтлохооныг дүрсэлсэн хуйлмал гар зургууд Их Юан улсын эзэн хаан хувлайн Японы эзэн хаанд бичсэн захидлын хуулбар болон Нара мужийн Тэнэрийн их сургуулийн Санкока музейд хадгалагдаж буй Чингис хааны алтан гэргээний анхны хуулбар Сэлэм зэргийг хүлээлгэн өгсөн бөгөөд өдгөө Чингис хаан үндэсний музейд хадгалагдаж байна. Түүнийг Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун музейн танхимуудаар зочлуулан тайлбар хийж, талархлын бичгийг дурсгал болгон өглөө. Академич Чулуун захирал хэлэхдээ Каваучи Широн Монголын түүхэнд зүрх сэтгэлээрээ тусалж, Монголын ард түмэн төдийгүй Монголын түүхийг үзэхээр ирсэн гадаадын үзэгчдэд Монгол түүхийн гайхамшигыг мэдрүүлэх ажлыг хийсэн гавьяатан төдийгүй Чингис хаан үндэсний музейн сан хөмрөгт үнэтэй хувь нэмрээ оруулсныг тодтогов. Япон улсын өргөмжт консул Каваучи Широ хэлэхдээ миний хувьд өнөөдөр энэ талархлын бичгийг авна гэж төсөөлөөгүй байсан учраас үнэхээр их сэтгэл хөдлөж байна. Маш их баярлалаа. Цаашид Монголын түүхтэй холбоотой дурсгалыг судалж, өөрийн зүгээс шалтгааллах бүхнийг хийх болно гэдгийг хэллээ. Алтан өшөөний тухай яаж бүтсэн тухай бичсэн байна. Гоник хайд аримаас нэ. Асууя. Ямар гайхалтай юм бэ гэж.